Улсын хурлын гишүүн соёлын спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл номын сангийн тухай хуулийн төслийг улсын хурлын даргын их хуульд өргөн барьлаа. Хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд түүний эрх үүрэг, үндэсний номын сангийн эрх зүйн байдал үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулна. Хуулийн төсөлд 7 бүлэг 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээдийн эрх үүрэг, үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн төрөл, эрх үүрэг, ном бүрдүүлэлт, сан хөмөргийн хадгалалт, хамгаалалт, номын сангийн уншлага үйлчилгээ, зөвөрийн номын сангийн болон захин уншлагын үйлчилгээг ЮНЕСКО болон олон улсын номын сангийн холбооноос гаргасан баримт бичгүүд олон улсын стандарт, бусад улсын туршлагыг судалж тэдгээрт нийцүүлэн боловсруулсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дөрвтэй ахиц гарна гэж үзэж байгаагаа хууль санаачлагч дурдсан.